Энэ бэлгийн хүчирхийллээс үүдээд авж байгаа мэдэрсэн тэр бидээр мэдэрсэн мэдрэхүү тий сэтгэл зүй сэтгэл одоо мэдрэмж сэтгэл хөдлөл эдгээр бүх зүйл чинь намайг насан туршид минь дагнаа л гэдэг байгаа юм. Ерөөсөө насан туршид минь дагна. Гэхдээ энэ үйлчилгээ бид нар яагаад л энэний төлөө яваал те яагаад бэлгийн хүчирхийлэл төрсөн хүүхдүүдэд үйлчилгээ шаардлагатай шүү. Үйлчилгээнд нь хамруулаач гэж гэр бүлтэй ч очиж ингээл төрийн байгууллагатай ч гэсэн ингээд байгаа юм бэ гэхээр энэ чинь насан туршид нь дагах учраас ядаж эрт хугацаанд нь үйлчилгээнд нь хамруулад магадгүй тэ ахлах ангид орлоо эсвэл их сургуульд орлоо нийгэмдэр гарна тэ олон нийттэй харилцсан найз залуутай болно нөхөртэй болно ч юм уу тэ энэ бүх харилцааны үед яаж энэ төрөөд байгаа надад төрөөд байгаа энэ таагүй мэдрэмжүүд байгаа дээ сэтгэл хөдлөлүүд айц түгшүүрүүд энийгээ би эрүүл аргаар гадагшлуулах юм бэ энийгээ яаж энэ болсон зүйл чинь өнгөрсөнд болоод үлдсэн шүү одоо би урагшаагаа ингээд алхаад явах ёстой гэдэг ойлголтыг л өхүүднээс ингээд байгаа юм гэсэн үг юм.